Монгол Улсын шатар сайдын баталсан хуваарийн дагуу онцгойдлыг ерөнхий газраас эрүүл мэндийн улсын алба болон сурчлагын улсын албанд гамшигаас хамгаалах команд штабын сургуулийг 3 өдөр зохион байгууллаа. Тус дадлага сургууль нь анх удаага зохион байгуулагдсан гэдгээр онцлог өгөөд 3 үе шаттайгаар өрнсөн юм. Тиймээс онцгойдлын цаг нэвтрүүлэг энэ удаад тус дадлага сургуулийн талаарх мэдээллийг онцлон хүргэж байна. Уур амьсгалын өөрчлөлт хүрээлэн байгаа орчны дороотлын нөлөөгөөр байгаль цагууран гаралтай гамшиг аюулт үзэгдэл шин төрлийн халдвар төвчний давтамж дэлхийд дахин өснө нэмэгдэж байна. Манай хорны хувьд ч гамшиг ослын давтамж улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд сүүлийн 10 жил тохиолдсон аюулт үзэгдэл осол өмнөх 10 жилийн дунджаас 32%, нэн ялангуяа ус цагууран гаралтай аюулт үзэгдлийн давтамж 2.9 дахин нэмэгдэжээ. Ард иргэдээ аливаа аюулаас хамгаалсан төрийн нэн тэргүүний үүрэг зорилт байхын зэрэгцээ гамшигаас өрсөн сэргийлэх даван туулахад нийт иргэний оролцоо, хариуцлага, өөрийгөө болон бусдыг хамгаалах, бие биедээ харилцан туслах чадвар ихээхэн чухал болохыг дэлхийн олон орны туршлага сургамжаас харуулж байгаа юм а. Тиймээс гамшигаас хамгаалах бэлэн байдлыг хангах, гамшигүүд шуурхай хариу арга хэмжээ зохион байгуулах бодлогын хүрээнд Монгол Улсын шатар сайдын баталсан хуваарийн дагуу эрүүл мэндийн болон сурчлагын улсын албанд гамшигаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа. Онцгой байдлын байгууллагаас жилд 2 удаа яам агентлагуудыг оролцуулсан гамшигаас хамгаалах команд штабыг зохион байгуулдаг. Энэ удаад эрүүл мэндийн улсын алба буюу эрүүл мэндийн салбарын хүрээнд анх удаага улсын хэмжээнд команд штабын сургуулийг зохион байгуулж байна. Энэ команд штабын сургуулиар эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн нэгдсэн удирдлага зохицуулалт, аймаг орон нутгийн эрүүл мэндийн газруудын бэлтгэл бэлэн байдал, хүний нөөцийн боломж, дээр нь эм эмнэлгийн хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал гэдэг бүх төвшөнд үйл ажиллагаагаа тодтогох, эрсдлээ үнэлэх, түүний дагуу хариу арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр энэ команд штабын сургууль бол чиглэгдэж байгаагаар онцлог байгаа. Тэгээ ер нь бол ямар ч үед бол бид нар ковид цар тахлаас мэдээ сургамж авсан. Энэ сургамж дээрээ толгуурлаад яг бодит цагийн байдлын үед хэрхэн ажиллах вэ гэдэг дээр энэ сургууль чиглэгдэж байгаараас ач холбогдолтой юм аа. Гамшигаас хамгаалах энэ төлөвлөгөөгөө бүх байгууллагууд эрүүл мэндийн яамнаас эхлээд бүх байгууллагууд маань шинчилж ингэж ажилласан байж байгаа. Дадлага сургуулийн үед бол тодорхой асуудлууд дээр бас сургамж авч тодорхой зөвлөмжүүд бас гарч ирж байна. За мөн бид нар яг мэрэгжлийн чиглэлээс анхаарах, яг өмнө баталдсан байгаа дүрм журмууд дээр бас нэмэлт өөрчлөлт хийх ийм хэрэгцээ шаардлагууд бас цөөнгөө харагдлаа. Өмнө нь ийм команд штабын сургуульд манай сурталчилгааны улсын алба хизээч оролцож байгаагүй учраас бидэнд ямар нэгэн альбом бичиг, ямар нэгэн байрах дүрм журм гарсан тушаал шийдвэр юу ч байгаагүй. Тэг цав цагаан цааснаас эхэлсэн. Гэтэл 14 хоногийн дараа гингөт бид нэр сурталчилгааны улсын алба маань төлөвлөгөөтэй болсон байна. Төлөвлөгөөг онцгой байдлын ерөнхий газрынх маань зөвлүүлээ, чиглүүлээд маш их туслаад бий болгосон байна. Тэгээд бид нар ч гэлээ гэсэн эн чинь хэдийгээр бид нар улс төрийн бас нэг онцлогтой албан тушаалын хүмүүс хэдий ч бид нар маш чухал алба хашдаг ийм алба шүү гэдгийг цаашид бас солигдсон засгийн газрынхаа хэвлэл мэдээллийн ажилтнуудад өгөхийн тулд сурталчилгааны улсын алба гэдэг вебсайтыг хөгжүүлж энэ удаагийн сургалтын дараа үлдээж байна. Тэгэхээр засгийн газар солигдоод над чиг шин сэтгүүлч энэ албанд ирээд ажиллахдаа хүш юун сурталчилгааны улсын алба бэ гэж гайхаж суух шаардлагагүй. Бидний хөгжүүлсэн энэ сурталчилгааны улсын алба гэсэн вебсайт руу ороод ийм сургалт болсон юм байна. Би ийм үүрэгтэй юм байна гэдэг ойлгоод ухамсарлаад явах боломжийг бүрдүүлж чадсандаа бас баяртай байна. Урьдчилан таамаглах боломжгүй шинэ эрсдэл нэн аюултай нөхцөлийг тооцож, түүнийг сөрөн дэвсгэрлэх үндэсний чадхыг бүх талын оролцоотойгоор бэхжүүлэх, гамшигын эрсдлийг бууруулах, доктортой хөгжлийг дэмжих уялдаа холбоог ханган ажиллах нь чухал юм. Тиймээс энэ удаагийн гамшигаас хамгаалах команд штабын сургуулийг эрүүл мэндийн болон сурчлагын улсын албаны гамшигаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын харилцан ажиллагааг сайжруулах хүрээнд зохион байгууллаа. Бид бүхэн эрүүл мэндийн улсын алба болон сурчлагын улсын албыг нэгтгэж энэ улс орны хэмжээнд томоохон цар тахал үүссэн нөхцөл байдлаар манай эрүүл мэндийн улсын алба маань хэрхэн ажиллах уу? Үүн дээр нь манай сурчлагын алба буюу хэл мэдээллийн алба маань иргэдэд үнэн зөв мэдээллийг хэрхэн дамжуулах, зохион байгуулалтаар хангах ажлыг ямар хэмжээнд явуулах уу гэдэг байдлаар энэ сургуулийг зохион байгуулж ажиллалаа. Энд дээр эрүүл мэндийн салбар маань том салбар өөрсдөө чиг үүргийн дагуу ажиллаа зохион байгуулаад ажилладаг. Гэхдээ ийм олон төрлийн хамгийн муу цагийн байдлаар ажиллахад бас хүн хүч маань хүрж гэнэ үү? Цаашдаа бус салбаруудтайгаа яаж
хамтарч ажиллах бай гэдгийг одоо энэ сургуулаараа олж авсан хамгийн том онцлог тийм сургууль болсон. Урд нь бид бол одоо уламжлалт гаргаад одоо дан гамшиг үеийн сургалт газар хөдлөлт юм уу одоо ковидтэй вирусны гэдэг. Тэгэхээр энэ бол хавсарсан гамшигын үеийн одоо өндөрлөг менежмент хариу арга хэмжээ те эслийн үнэлгээ их тэгээ мөн одоо харилцаа холбоо дэд бүтцээ одоо те авч одоо тасралтгүй тусламжаа үзүүлэх ийм одоо бас мэдээллийг нэлээд өргөжүүлж өгч байна гэж үзэж байгаа. Тэгэхээр урд урдын сургалтаас одоо илүү онцлогтой. Тэгээ цаашдаа бид одоо төлөвлөлтөө илүү сайжруулах ялангуяа одоо энэ цагуурын одоо тийм өөрчлөлт, байгалийн дулаар гамшиг ослын давтамж нэмэгдэж байгаа цаг үед бол магадгүй одоо 2-3 авсарсан гамшиг одоо тохиоллоо гэхэд эрүүл мэндийн систем одоо яаж тасралтгүй доктортой байдлаа хангаж олон хүний амьнасыг аврах вэ гэдэг мэншээ өдөртлийнхаа одоо бодлого тийм за энэ одоо төлөвлөлтөө бол илүү сайжруулах шаардлагатай байна. Цаасан дээр биш одоо гамшиг амьд одоо тийм ийм одоо бүтэц бий болгоход бас нэлээ одоо бодлогод бол хийх шаардлагатай гэж үзэж байна. Эрүүл мэндийн салбарын бүх байгууллагууд бас оролцсноор маш онцлогтой юм сургалт боллоо гэж харж байна. За энэ сургалт 3 өдрийн турш болсон сургалт маань зөвхөн одоо нэг онлайн мэдлэгийг бид бүхэн заахаасаа илүүтэйгээр илүү одоо энэ оперативын одоо 8 цагийн байдал хэрхэн шийдвэр гаргах уу, хэрхэн одоо уялдаа холбоотой ажиллах уу. За мөн одоо бид бүхний эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа бас мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн одоо энэ технологийн асуудлыг нэгэн зэрэг одоо юм шалгасан одоо юм онцлогтой юм сургалт боллоо гэж үзэж байна. Цаашдаа бид бүхний хувьд бол одоо энэ мэдээлэл солилцох, ялангуяа нэгдсэн удирдлага энэ зохион байгуулалтанд орох, за мөн одоо энэ гамшигын үе тохиолдоход бэлэн байдлаа хангах хүрээнд одоо холбогдох шийдвэрүүдийг одоо урьдчилсан байдлаар гаргаж одоо бэлтгэл хангах нь хамгийн чухал гэдгийг бас энэ сургалтаар ойлгож авлаа. Эрүүл мэндийн улсын алба болон сурчлагын улсын албан зохион байгуулсан гамшигаас хамгаалах команд штабын сургууль 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан. За тус сургуулийн 1-р үе шат буюу яаралтай зарлан мэдээллийн тохиогоор ажиллах дадлага сургууль ЯАМ 53 агентлагийн 3191 ажилтан албаагч 351 техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм а. Харин 2-р үе шат буюу удирдах ажилт бүрэлдэхүүний танхимын команд штабын дадлага сургууль 54 байгууллагын 1362 удирдах бүрэлдэхүүн хамрагдсан байна. Харин 3 дахь үе шат буюу дуурайлган үзүүлэх тактикийн дадлага сургуулийг 5 аймаг 3 байгууллага 499 алба хаагч 51 техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулсан бөгөөд нийт дадлага сургуульд 552 ажилтан албаагч 401 техник хэрэгсэлтэйгээр оролцож гамшигаас хамгаалах команд штабын сургуулийг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн команд штабын сургууль нь эрүүл мэндийн болон сурчлагын улсын албаны хамтарсан дадлага сургууль гэдгээрээ онцлог юм. Анх удаа улсын хэмжээнд эрүүл мэндийн алба, мэрэгжлийн анги бүх шатны засаг дарганд хамгийн газрын дэргэдэх хэвлэл олон нийтэд харилцах алба, мэрэгжилтнүүдийг бүрэн хамруулсан гэдгээрээ онцлог байлаа. Монгол Улсын засгийн газраас гамшигаас хамгаалах улсын төлөвлөгөөг бол 26 оны 11 сард шинжилэн баталсан. За энэ төлөвлөгөөнд дотор бол хүний гоц алдар дүүчний хариу арга хэмжээг төлөвлөлтийг бол зохион байгуулахыг үүргийг бол эрүүл мэндийн яамд өгсөн. Тэгэхээр энэ төлөвлөгөөгөө бол бас эрүүл мэндийн яам шинжилэн шинээр боловсруулад байгаа. За мөн Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр халдвар төвчний хяналт урьдчилан сэргийлэх төвийг одоо бүтэц зохион байгуулалтыг удирдлагыг бол засгийн газраас баталсан. Тэгэхээр энэхүү бас тогтолцоо бол хэрхэн яаж ажиллах нь, төлөвлөгөөнүүд яаж хэрэгжиж ажиллах нь, за салбар дундын хамтын ажиллагаа яаж явагдах нь, за мөн дээрээс нь хэвлэл мэдээллийн энэ одоо томоохон ноцтой нөхцөл байдлын үед хэвлэл мэдээллийн алба хэрхэн ажиллах уу гэдэг энэ талаар бол бас салбар дундын харилцан хамтын ажиллагааг бол сайжруулах зорилготой энэ удаагийн команд штабын сургууль зохион байгуулж байна. Говьалтай аймагт таргун давхад өвчний хариу арга хэмжээний хээрийн эмнэлэг дийлэх дадлага, Сүхбаатар аймагт хээрийн төмөр төрсөн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын хөдөлгөөнд бүлэг, Өмнө Говь аймагт уул уурхай ослын үед эрүүл мэндийн тусламж үзүүлэх явуулын хөдөлгөөнд бүлэг, Орхон аймагт хиймийн ослын үед хордсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хээрийн эмнэлэг дийлэх дадлага, Төв аймагт газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх хээрийн эмнэлэг дийлэх дадлага, халдвар төвчин суудлын үндэсний төвд хүний гоц халдвар төвчин цар тахлын тохиоллын мэдээлэл лабораторийн шинжилгээгээр тохиолдол батлагдсан
хязгаарлалтын дэглэмийг сахиулах арга хэмжээ, улсын 1-р төв эмнэлэгт хээрийн эмнэлэг дэглэх дадлага, нийслэлийн эрүүл мэндийн газарт эмнэлгийн тусламжийг нэгж байгуулж, сурчлагын улсын албанд гамшигын дараа иргэдийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ухуулах сурчлагын арга хэмжээг зохион байгуулах, тактикийн дуурайлан үзүүлэх сургуулийг тус зохион байгууллаа. Одоо тус хээрийн эмнэлэгт одоо бид хээрийн эмнэлгийг 4100 м2 талбайд одоо 27 нэгж бүхий одоо 210 ажилтнаас бүрдсэн 18 бүлгийн одоо зохион байгуулалттайгаар хүний нөөцийн хүчин чадалтайгаар өнөөдөр амжилттай зохион байгууллаа. За энэ тус хээрийн эмнэлэг маань ямар тусламж үйлчилгээ үзүүлсэн бэ гэхээр 14 мэрэгжлийн ангийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Тус мэрэгжлийн ангиуд маань одоо жишээлбэл хэлэх юм бол хүн сангалтын анги, эмийн сан, хээрийн эмийн сан, за дээрэс нь мэс цэцлийн хагалгааны хэсэг, за толгой хүзүүгээд бусад мэс цэцлийн бүх төрлийн одоо тусламж үйлчилгээг үзүүлж байна. За дээрэс нь их хүүхдийн тусламж үйлчилгээг, за гэмтлийн тусламж үйлчилгээ, за мөн сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх хэсэгтэй нэгжтэй, за хоол үйлдвэрлэлийн ангитай, за мөн цогц шарил хадгалах хэсэгтэй, явуулын дүр санчилгааны нэгжтэй, за мөн лабораторийн нэгжтэй гэдэг ер нь 14 чиглэлийн мэрэгжлийн анги 18 бүлгийн хүрээнд бол тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаа. Бодит байдал, нөхцөл байдал хоёрын ялгаа бол маш их байгаа. Тэгэхээр бид нар одоо сэтгэл зүй болон өөрийнхөө одоо эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүдийн чадамжийн хувьд ч гэсэндээ хээрийн эмнэлэг дэлгэх одоо бэлтгэлтэй байхын тулд өнөөдөр наацхан сэтгэл зүгээ бэлтгэх хэрэгтэй. Тог те ус цахилгаан энэ байхгүй нөхцөл байдалд яаж ажиллах уу те тэр нөхцөл боломжийг бүрдүүлж яаж тусламж үйлчилгээгээ үзүүлж ажиллах уу гэдэг одоо дадлага сургалтыг хүртэл хийж сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ наацах нь бэлтгэгдсэн байх ёстой. За энэхүү одоо гамшигаас хамгаалах дадлага сургалт нь болохоор Монголын улаан залмаа нийгэмлэг маань ер нь 20 сайн дурын ажилтныхаа хамтаар 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр за осолдогч нэрвэстэд одоо нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, за дээрээс нь нөгөө имитац буюу дөр хувиргалтанд те орох энэ төр гэсэн ажлуудыг төлхөө илүү хийж гүйцэтгэж хамтарч ажиллаж байгаа. Ингээ байгууллага хоорондоо уялдаа холбоо бол хамгийн их сайжирч байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоор бас нэг бие биенээс харилцан туршлага солилцох гэдэг юм маань бас айгүй өөрөө чухал байгаа даа л та. Сүргэлтийн дрон маань 2024 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. За тэгээд тухайн дрон маань бол Японд үйлдвэрлэгдсэн дрон байгаа. За энэ дрон болохоор Монголд явж байгаа одоо Японд үйлдвэрлэсэн 2 дахь загварын дрон байгаа. За энэ дроныхаа хүчин чадал бол 15 м/сек буюу 54 км/цагийн хурдтай дээд хурд нь нисдэг. За туулах замын хувьд бол 40 км замыг туулах чадвартай. Тэгээд үүнийг бол 40 минутанд турш одоо нислэгийн хугацаатай үргэлжлэнэ. За мөн бороонд явах хүчин чадалтай. Тэгээд одоогоор бол Солбил суусны үндэсний төвөөс нийт Улаанбаатар хотын 14 эмнэлэг рүү яралтай цуцсан бүтээгдэхүүнийг хүргэх үйл ажиллагааг өдөр тутамдаа явуулаад хэрэгжүүлж байгаа дрон байгаа маа. 5 кг хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай. За тэгэхээр ойролцоогоор хайрцаг маань өөрөө нөгөө хамгаалтын хөргүүрийн систем гэдэг одоо нөгөө нэг юунуудтайгаа нийлээд 1 кг орчим болоод тэгэхээр 4 кг орчим гэхээр нийтдээ нэг 21-20-25 нэгж цуссан бүтээгдэхүүнийг бол нэг удаа тээвэрлэх хүчин чадалтай байна. За Төв аймаг бол 30 ортой хээрийн эмнэлэг дэлгэсэн. Гэхдээ газар хөдлөлтийн үед хэрхэн ажиллах вэ гэдэг зохион байгуулалтыг хийсэн. Салбар дундын оролцоо энэ удаагийн сургалт дээр маш өндөр түвшинд оролцсон учраас манайх их сайхан боллоо. Дээр нь улсын хэмжээний сургалт маань эрүүл мэндийн улсын алба, сурчлагын албатай хамтарч байгаа. Тэгэхээр сурчлагын алба чинь Төв аймагта застрагын тамгын газрын хэвлэл мэдээллийн алба болж байгаа байхгүй. Тэгээ алба маань ажиллаад ирэхээр одоо миний түрүүний хэлсэнчлэн хээрийн эмнэлэг дэлгэсэн бүрэн канотой болсон. Энэ бол одоо баг хэдэн үедээ хэрэгцээтэй зүйл. Яг тэгэхээр 2026 онд ингэж хээрийн эмнэлгийг дэлгэсэн байна гэдэг энэ сайн жишээг аваад үлдчихээрээ одоо дараагийн үед ямар ч гамшиг болсон баг дэлгээ харахад шууд бэлэн одоо бидний сургуулийн гол үр дүн одоо энэ үлдчихэж байгаа гэж бодоод байгаа. Салбарын залуу эмч эмнэлгийн мэргэжлэнгүүд маань яг өөрийнхөө ажлын чиг үүргийн хүрээндээ би энэ ажлыг ингэж хийх юм байна шүү гэдэг мэдлэгтэй болсон. Сургуулийн хүрээнд Монгол Улсын засгийн газрын 2026 оны 11-р тогтоолоор батлагдсан Монгол Улсын гамшигаас хамгаалах төлөвлөгөөтэй уялдуулан улсын болон орон нутгийн аль мэргэжлийн ангийн гамшигаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж туршлаа. Цар тахал, халдвар төвчин, газар хөдлөлт, хийм, засваргийн осол, хээрийн түүмэр зэрэг олон төрлийн хавсарсан гамшиг ослын цагийн байдлын дагуу хариу арга хэмжээг зохион байгуулж удирдлага
зохион байгуулалт харилцан ажиллагааг жигдрүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох ажиллагааг зохион байгууллаа. Удирдах бүрэлдэхүүний сургуулийн үйл ажиллагаа удирдах нэгдсэн системийг анх удаа туршиж сургуулийг удирдан ажилласан бол эрүүл мэндийн хөгжлийн төв, эрүүл мэндийн салбарын хүч хэрэгслийн системийг шинээр үүсгэж, хүч хэрэгслийн мэдээллийг бодит цагаар харах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр гамшигын үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, зөв оновчтой төлөвлөх, удирдлагын шийдвэр гаргах чадвар нэмэгдэж, төв орон нутгийн харьяа байгууллага салбар нэгжийг нэгдсэн үйлдвэрээр хангах арга зүй суралцсан, байгууллага хоорондын харилцан ажиллагаа тодорхойлж, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлсэн юм а. Онцгойдлын байгууллагаас Монгол Улсын шатар сайдын баталсан хуваарийн дагуу жилд 2-3 байгууллагад гамшигаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийг зохион байгуулдаг онцлогтой энэ удаад сурчлагын улсын алба болон эрүүл мэндийн улсын албанд гамшигаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулсан талаарх мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Онцгойдлын цаг нэвтрүүлэгтээ хамт байсан танд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.